манай метро бол Улаанбаатарт л анхудаа болохоос дэлхийд бол анхудаа бол. Монголд бол харьцангуй одоо замаа тавиад сурчлаа. Гүүр мөр ерөнхийдөө барилгын ажлыг бол маш хурдтай технологийн өндөр түвшинд чанартай хийж чаддаг болсон байна. Тэгээд метро явсан ч зарим хүн бол маш өөрийнхөө хувийн машин дагаад явна. Метро ашиглалтанд орсон ч төвчрлийг бол бүр огт 50% байхгүй болохгүй. Санацхан үзэгчдээ нийслэл подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаа манай подкастад Улаанбаатар метро төслийн урагдаж ирсэн байна. За Улаанбаатар метро төслийн менежер Мөнх Далай, Улаанбаатар метро төслийн инженер Нэмбаяр, Улаанбаатар метро төслийн архитектор Элик нар хүрэлцэн ирсэн байна. Та гуравтаа баярлалаа. Урилга хүлээж авсанд. За баярлалаа. Улаанбаатар хот 2025-аас 28 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь бол Улаанбаатар метро төсөл байгаа. Улаанбаатар метро төслийн ажлын явц ер нь яг өнөөдрийн байдлаар ямар хөвтэй өргөжлөж байгаа вэ? За метро төсөл маань бол 24 оны 7 сарын 5-нд одоо зөвлөгөөжлийн компанитайгаа гэрээ байгуулснаар эхэлсэн. За одоо нэг жил 2-3 сар тийм үргэлжлээ явж байна. За энэ хугацаанд бол бид техник эдийн засгийн үндэслэлээ шинжилж боловсруулад за төр захиргааны байгууллагуудаар магадлуулаад батлуулаад авсан байгаа. За үүн дээр үндэслээд төслийн ерөнхий концепт зураг төслийг мөн боловсруулад батлуулаад магадлуулсан. За мөн барилга гүйцэтгэгчийн EPC гэрээнийхээ гүйцэтгэгчийг сонгож шалгах тендерийнхаа нэгдүгээр үе шатыг бас зохион байгуулад за тэндээс 6 улсын 27 компани сонирхлоо илэрхийлээд одоо материал ирүүлсэн байгаа. За мөн одоо энэ томоохон хэмжээний төсөл учраас олон улсын томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардж байгаа. За гадаад улсуудтай хөрөнгө оруулалтын хэлэлцээр бас сүүлийн 6 сар орчим амжилттай хийгээд за хэлэлцээр маань одоо ерөөхдөө улс хоорондын засгийн газрын түвшин дээр ирчихсэн ингээд очоо дараалал хүлээгээд байж байгаа. За хөрөнгө оруулалтын хэлэлцээр маань одоо тийм энэ намрын чуулганда шийдэгдчихвэл бид дараагийн тендерээр сонгож шалгаруулаад тэгээд барилгын ажилдаа ер нь ороход бид бэлэн болж байгаа. Барилгын ажлаа ер нь хэзээс эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. За барилгын ажлыг одоо яг төвлөгөө дагуу ингээд үргэлжлээд явбал 26 оны ерөөхдөө бол 100-ны үйлчлэлээс эхлээд эд барилгын ажил эхлээд явчих болов гэсэн төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар метро төсөл дээр нэг яг ингээд миний сонссон зүйл бол яг ингээд гадаадад ажиллаж байгаад яг метроны чиглэлээр гадаадад ажиллаж байгаад ирсэн залуучууд их байгаа гэж сонссон. Тэрний төлөөлөл нь бол өнөөдөр та гурав байна. Мөнх Далайгийн хувьд бол Японд Египтэд ажиллаж байсан. Тэгээ ер нь яагаад ингээд Улаанбаатар метро төсөл дээр ирж ажиллахаар болсон бэ? За миний хувьд болохоор би Японд яг энэ чиглэлээр ихтэй сургуульд инженерээр төгсөөд за тэрнээс хойш нэг 6 жил орчим 4 улсын метроны нислүүдээр метро өндөр хурдны галт тэрэг нислүүдээр ажиллаж исэн. За мэдээж Япон, тэгээ Шри-Ланка, Бангладеш, Египт улсуудад ажиллаж исэн. Хамгийн сүүлд Египтийн Кайротын 4-р метроны шугамд төслийн зөвлөхөөр ажиллаж байгаад тэгээд яг Улаанбаатар хотод 23 оны 11 сард тухай метро барина гэдэг шийдвэр гараад за тэгээд ерөөхдөө их ойрхон мэдээлэлтэй явж байгаад 24 оны 5 сараас ирээд ерөөхдөө энэ ажилд орсон байна. Элекийн хувьд би Оросын холбооны улсын Санкт-Петербург хотод архитектор мэргэжлэр сурч төгссөн. Тэгээд сургуулиуд төгсөөд шууд Монголд ирээд ажиллана гэж төлөвлөж байгаа. Тэгээд Алматы хотод Росип компанид ажилд ороод тэгээд 2 жил ажилласан. Эхэндээ архитекторын туслахаар ажилд ороод тэгээд сүүлд ерөнхий архитектор томилогдсон. Тэгээд явцдаа болохоор яг төмөр замтай холбоотой метротой холбоотой тийм нарийн нишээд орж амжаагүй ч гэсэн дулааны станц тийм инженерийн чиглэлийн төслүүдийг ажилласан. Тэгээд метротой өртөөтэй холбоотой гэж хэлэх төсөл бол Лондон хотын Шордич өртөө орчмын дахин төлөлтийн ажил дээр одоо төсөл гаргаж байсан. Нэмбаярын хувьд миний хувьд ямар ч гэсэн шүтист механик инженер бакалавраар төгсчөөд тэгээд Японы Токио хотод Токиогийн нийслэлийн их сургуульд замгүйрийн инженерээр магистр хамгаалсан. Тэгээд Японы одоо Mitsui Sumitomo гэж компанид ажилд ороод анхандаа бол замгүйрийн инженерээр ажилд ороод 2 жил Японд яг гүүрний чиглэлээр ажилласан. Тэгээд Япон залуучууд ерөнхийдөө гадаадд зөндөө олон ажил аваад байгаа ч гэсэн гадаад руу явах хүсэлтэй залуучууд байхгүй ажил байгаад идэг. Тэгээд би гадааддах салбарт нь хуваарлагдаад бараг хүчээр шахуу Вьетнам руу явж исэн. Тэгээд тэнд очиод юун дээр ямар ажил хийжсэн бэ гэхээр Вьетнамын Хо Чи Minh хотод яг метроны төсөл дээр ажиллаж исэн. Тэнд бол 1 жил орчим ажиллаад тэгээд сүүлийн 4 жил бол яг Филиппинд Манила хотод баригдаж байгаа метроны төсөл дээр өртөө болон туннел
боринг машин гэж одоо яг туннелийг нухдаг юм машиныг хариуцж талбай дээр гүйцэтгэгч тал дээр ажиллаж байсан туршлагатай тийм. Тэгээд Монголд ирсэн шалтгаан гэвэл би яг нэг ажиллаж явах явцдаа болохоор манай менежер мөнгө далаа тэгээд манай бас нэг монгол залуу Филиппинд ажилладаг байсан. Бас яг адилхан нөгөө нэг бид нар чинь пакэж ингээ хуваагаад авчдаг. Тэгээд би болохоор нэг пакэж нэсээд өөр нэг монгол залуу нөгөө пакэж нэсдэг байж таарад. Тэгээд бид нар хоорондоо уулзаж ярилцж байгаа далайг таньдаг байж таарад. Тэгээд менежертэй танилцаад тэгээд ерөнхийдөө нэг тэнд метрон дээр ажиллаж явах явцдаа нэг жил 100 болгон ерөнхийдөө Монголдо ирдэг байсан. Тэгээд ерөнхийдөө мэдээлэл аваад за ер нь метро ер нь яаж ийн юу болж ийн би бол яг ийм туршлага хөрөмтлүүлж байгаа гэл нэг мэдээлэл аваад тэгээд явсаар нь байгаа л яг зөвлөх үйлчилгээний үзүүлэх компани төр шалгараад ингээд ирэнгүүт за нэрнгээс л одоо метро барих гэдэг юм байна гэсэн бодол төрөөд тэгээд би ерөнхийдөө шийдвэр гаргаад за ерөнхийдөө бүхэл яг нэг цирклийг ингээд ажлыг харсан учраас өртөөний ажил болон TBM огсралтын ажил, ухалтын ажил ерөнхийдөө бүгдийг харсан учраас дараа тэнд байсан ч гэсэн ерөнхийдөө байнгын хэндэг ажиллаад хийгээд байх учраас яг төсөл хэрэгжээд эхэлж байхад нэг анханаас нь ороод явуул зүгээр гэж бодоод ерөнхийдөө ирсэн баг тийм. Гэлээгүй яг Монголдо яагаад ажиллахаар ирсэн? 24 оны ээлжийн амралтын үеэр 100 нэрээд яг ирж явах үедээ ер нь зуртаар гарч ирсэн ингээд метро төсөл хэрэгжихэр болон зөвлөх компанитай гэрээ байгууллаа. 7 сарын эхэнд тэгээд ер нь метро хэрэгжих юм болов гэж нэг толгой дотор ингээд бодол орж ирдэ штэ. Тэгээд одоогийн төсвийн захирал Нөтлагийн Facebook дээр постч байгаагүй стори маягийн юм байсан. Тэр бол ингээд сонирхолтой архитекторууд байвал ороорой гэж. Тэгээд ингээд яагаад болохгүй гэж бодоод өөрөө холбогдоод бичээд би сонирхолтой байна орж үзье гэж. Одоо жишээлбэл хүмүүс ингэж улан газар даавар ингээд ухаал метро хийн гэхээр бол ямар ч ингээд хүмүүс болохоор тийм мэтгэл өмчлөл ер нь бол байхгүйсэн шүү дээ. Анх метро гээл 24 оны 1-2 сараас ярьж эхлэхэд хүмүүс бол за метротой болно гэж үлгэр ярьж байна гэдэг. Одоо бол ингээд бүх судалгаа, тайлан бүх юм нь бэлэн болсон бүтээн байгуулалт эхлэхэд л одоо эхлэхийг л ер нь бол хүлээж байгаа шүү дээ. Яг нөгөө Монголд хараахан бас нөгөө газар доорх бүтээн байгуулалт тий. Хараахан хот манаас яг хэдий барилгууд маань одоо ингээд 40-50 давхарлаг хүрээд эхэллээ. Гэхдээ нөгөө гудамжууд олон нийтийн хэсэг маань энэ олон давхарлуулж арайхан хөгжөөгүй учраас яг бид нарт бас нөгөө төсөөлөхөд жоохон бэрхшээлтэй ч магадгүй. За одоо ялангуяа ингээд гадаад дээр ажиллаад яг энэ салбарт нь ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол одоо дахиад нэг л төсөл тий нөгөө өмнө ингээд зөндөө хийж байгаа төслүүдийн нэг учраас төр засгийн тий засгийн газраас тогтоол нь гараад хотын дарга нь хийнэ гээд нийслэл иргэдийн хурланд бүгд дэмжиж бүх улс төрийн хүрээнд дэмжиж байгаа иргэд нийтэн ч гэсэн хийгээчээ гээд гол нь маш их хэрэгцээ нүүссэн ийм үед тий яга хийхгүй гэж гэдэг асуулт харин эсэргээрээ айгуу сонио асуулт. Тэгэхээр ерөөхдөө бол тэр нь бүх шийдвэрийн юм гарсан учраас за одоо бас яг цаг нь болсон. Тэгээд яг мэдээж өмнө ингээд олон удаа бүтлгүүчжсэн гэж аадсан. Ер нь угаасаа ийм хэмжээний төсөл бол маш олон удаа л орлого болоод тий болоод ингэж ижил бүтдэг. Тэгээд тэр хооронд бас тухайн улсын хүмүүс мань хөгждөг тий нийгэм нь өөрөө тэр чигээрээс сайн мэдээлждэг. Эсэргээрээ харин ч манай дотоодын мэрэгчлэлтэн боловсруулагч маань бэлэн биш тий хэтэрхий болоог байхад ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлсэн бол маш олон эсвэлтүүдийг магадгүй гарах байсан баг. Одоо харьцангуй ингээд одоо энэ сууж байгаа яг нэг 3 залуу байна. Цаана дахиад зөндөө залуучууд байна. Одоо дахиад ч бас төслийн дараагийн үе шатанд Монголд 90 шүү 70 гэдэг ингэж байгаа өчнөө сайхан монгол залуучууд маань Токиогоос, Австралиас ялангуяа маш их залуучууд холбогдож байгаа. Тэгээд одоо төслийн хурдан дараагийн шатанд барилгын шатанд гаргаж тэр монгол залуучуудын хэлсэн том бүтээн байгуулалтаар бас далин болгож тэ сайхан нутагтаа ирээд ажиллах боломжоор хангахын сан гэдэг бас энэ төслийн хажуугараас маш том юм зорилго бас болчиход байж байгаа. Одоо яг ингээд юу ихлээд метроны нөгөө бүтээн байгуулалтын ажил эхлээд бас нэлээд олон ажлын байрыг бий болгох хаа тий. Ер нь хэд орчим ажлын байр бий болох бол одоо нөгөө нэг гүйцэтгэгч компани нь одоо яг боловсон хүчний ер нь бол ингээд хариуцаад ажиллах уу эсвэл бас монгол залуучуудаа ажилуулах уу? За ерөнхийдөө мэдээж гүйцэтгэгч компани маань боловсон хүчний бүрэн хангаж ажилуулах ёстой. За бидний урьдчилсан судалгаар нийт барилга дээр бол 3000 орчим нийт төслийн хугацаанд бол ажилтан одоо давтагдсан байгаа шүү дээ тийм ээ. Хэрэг болох болов гэсэн тооцоо байгаа. За мэдээж манайх дотоодоос 100% нэг бол хангах төвөгтэй. За хэдий гадны туршлагатай компани орж барихч байсан гэсэн заавал туслан гүйцэтгэгч гэдэг ч юм уу те ингээд монголчуудын чадах хэсгээс эхлээ заавал монгол компани монгол ажилчдаа оруулдаг шаардлага бол захиалагчийн зүгээс төслийн гишүүнийчийн зүгээс бол үе шаттай тавиа явж байгаа. Бидэд
тэн дээр шалгуулах баримтчигт ч гэсэн тодорхой хэмжээний нийслэлийн улсын бодлогоор дор хаяж нийт ажиллах хүчний 20% нь монгол хүмүүс байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм ийм шаардлагуудыг ингээд тусгаад явж байгаа. Одоо ингээд хамгийн бидний сайн мэдэх кейс бол оюутлогын кейс шүү дээ тийм. Одоо бараг 93-4% нь монгол хүмүүс ажиллаж байгаа. Тэндээс одоо 20-30 мянган маш одоо тийм мэрэгчсэн олон улсын хүмүүст ажиллаж сурсан монгол залуучууд үүсэж байгаа. Тэгэхээр тэр залуучууд маань ч гэсэн бас маш олон метро зөвлөгөөгөө бас шилжиж ажиллах болов гэж харж байгаа. Элекийн хувьд яг ямар ажлынх нь онцлог юу вэ? Анх орж ирсэн үеэс эхлээд Tetsu Concept Design дээр ажиллаад тэр нэлээд их хурал товлоод нэг нөгөө зөвлөх компани архитекторуудын багтай нийлж хагаад одоо өртөө маань ингээд ийм урттай, ийм өргөнтэй, ийм мянган хүн оруулж зөөх чадвартай болно. Тэг механикийн өрөөнд ямар тоног төхөөрөмж байх уу гэдгийг савхуулаад тэгж төлөвлөд Tetsu Concept Design дуусангуудаа шууд тендерийн баримт бичигт орж эхэлсэн. Тэрэн дээр нь болохоор манай метро төслийн Лондонгоос орж ирсэн Crossrail International гэсэн стратегийн зөвлөх маань орж ирээд тэгээд тэрэн дээр координатороор 2-3 сар ажиллаад тэгээд одоогийн үе шатанд TOD буюу өртөө орчмын хөгжүүлэлт гэдэг том хүрээнд дээр бол ажиллаад явж байна. Өртөө орчмын хөгжүүлэлт нь болохоор өртөөнөөс олон улсын стандартын дагуу одоо хүний алхаж ирэх 5-10 минутанд тэг 500-аас 1 км зайд төлөвлөх дунд үеийн одоо юу гэх юм short term, long term, mid term буюу богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны хэрэгжүүлэлтэнд ямар төлөвлөлт хийх вэ? Хүртээмжийг яаж сайжруулах вэ? Яаж дунд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих вэ гэдэг тал дээр бол төлөвлөгөө боловсруулалт ажиллах тийм зохиц хүрээг өртөө хамруулдаг ажиллагаа. Ерөнхийдөө бол нөгөө яг өртөө орчимд ямар үйлчилгээний худалдаа юу байх вэ? Яг хаана сандал ширээ байх вэ? Ер нь тэрийг л төлөвлөж байгаа гэсэн үг юм шүү дээ. Тэгээд өртөө нь болохоор шууд нөгөө хүмүүс ороод нэг платформоор ингээд явчих газар бол биш. Одоо бүгд ингээд найзтайгаа уулзах тийм хүмүүстэй цаг товлох. Энэ өртөөн дээр ингээд энэ цагт уулзъя гэдэг. Тийм хүмүүс gathering буюу маш олон хүн цуглардаг хэсэг болохоор бас тэрийг авч үзэх. Зөвхөн метрон суух гэж тэр өртөө рүү очих биш. Тэгээд тэнд найзуудаараа уулздаг газартай хийдэг зүйлтэйж бас байж болно гэсэн үг. Тийм хотын ер нь амьдралыг хөөрдөж идэг. Газар доорх амьдралыг тийшээ оруулах тийм. Нимбаярын хувьд миний хувьд сая 7 сараас орсон. Ороод 3 сар жоохон харамтай хугацаатай болсон байна. Тэгэд орсон цагаас бол яг нэг хэдий манай зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа компани гэсэн зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа компаниас одоо баяг барилгын ажлыг ийм үе дараалтаа ингэж хийн. Ийм саналууд одоо биднэрт одоо тийм планууд өгдөг. Тэрийг нь инженерүүдтэйгээ хамтар хоорондоо ярилцаад яг Монголын хөрсөн дээр яг барилгын ажлыг ямар үе дараалтаа хийх вэ? Одоо таны мэдж байгаас одоо эхлээд одоо өртөөний ажил эхлэхэд нэг хамгийн ихэнд одоо жишээлбэл бидний бодох ёстой зүйл бол төгжрлийг аль болох багаар төгжрүүлэх юм уу те автомашины трафик менежментийг яаж зохион байгуулах вэ? Ямар үе дарааллаар явуулах вэ? Тэр болгоныг ерөнхийдөө хянаад санал шүүмжээ зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа компанидаа өгөөд тэднийхээ сайжруулалт хийгээд ингээд явж байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг нэг барилга болон TBM машин дээр л ерөнхийдөө илүү туршлагатай болохоос яг нэг системийн болон сигналын ч гэдэг юм уу яг тиймэрхүү талдаа ерөнхийдөө мэдлэг туршлага байхгүй ч гэсэн хамт ажиллаж байгаа залуучуудаас суралцаад тэгээд зөвлөгөө үзүүлж байгаа компаниас бид нар бас нэг мэдлэг солилцох одоо тийм хичээл баягаар зөвлөгөө үзүүлдэг компаниас авдیں۔ Тэрэн дээрээс бас ингээд суралцаад явж байгаа. Суралцаад одоо яг ингээд ажил болоод эхлэвэл бас нэг санал шүүмж өгөөд ингэдэм шиг байл. Одоо жишээлбэл манай Улаанбаатар метро төсөөл таад манай метро ийм байна, тийм байна гэдэг төсөөл гарцсан байгаа штэ тий. Энийгээ чи одоо хамгийн сүүлд ажиллаж байсан Филиппин ч юм уу тэр улсуудтай ингээ харьцуулж ер нь бодож байсан уу? Харьцуулахаар ер нь ямар би нөгөө сүүлд Манила дээр ажиллаж байгаад ирсэн чинь ирээд яг манайхан Tetsu энэ төр ер нь дууссан байсан. Тэгээ харьцуулаад харахад ер нь бол нэг онцгийн ялгаа байхгүй. Харин ч эсэргээрээ одоо тэр TBM одоо тэр туннелийн диаметр нь манайхаас арай жоохон том ч гэдэг юм уу тий. Арай олон хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдэг илүү хүчин чадлын хувьд бол илүү зүгээр санагдсан. За энэ концепцийн хүрээнд бол яг Амгалангаас хотын баруун цэгээс
нөгөө урагшаа сонсголон руу иргэдэг байдаг шүү дээ тий. Тэр уулзраас жоох наан хавьас эхлээд за яг нэг 50-ны өргөжлөө дагуу явсаар агаад амгалан зах зүүн талд ирж байгаа. Тэгээд тэндээсээ хойшоо зам гараад улаастай хэсэг рүүгээ ороод за ингээд нэг 19.4 км энээс 19.1 буюу ерөөхдөө тэр чигээрээ газар доогоор за тэр хотын зүүн захад яг тэр улаастай хэсэг тэр 300 м болохоор газар доороос ил рүү ингээд нэг юм шилжилтийн 300 м байгаа. За яг энэ ил тэгээд тэр зүүн захтаа болох засвар үйлчлэгний том 26 га газарт депо болон одоо бааз тэгэхээр байгуулж байгаа. Яг концепц нь бол ийм. За энэ хүрээнд нийт 15 өртөөтэй байна. Өртөө хоорондын зай ойролцоогоо 1 км 300-аас км 700-ийн хооронд зайтай. Буюу хүн ерөөхдөө ойр орчим. Сая бас маань архитектор маань хэлж байна. Хоёр нэг метроны өртөөс нэг 800 м орчмын радиусаас бол энэ алхаж ирэх төлөвлөгөөтэй байдаг. Тэгэхээр хоёр өртөө хоорондох зай маань ч гэсэн яг голдноогоо хүн ч гэсэн аль нэг рүү алхаад хөлөөрөө хүрчгээр ийм зайтай ингээд төлөвлөгдсөн байгаа. Ерөөхдөө концепц нь юм гэсэн. Тэгээд оргил цаг үед бол 4.5 минут тутамд галт хэрэг дараагийн галт хэрэг ирээд байна. Тэгэхээр хүн нэг удаан хүлээх шаардлагагүй. За нэг цуваандаа нэг 6 вагон ингээд цуваад явна. 120 м өртөлтөй болно гэсэн. За тэгэхээр энэ дээрээ нэг 1200-аас бүр сайн нөгөө бүр ингээд нэг одоо Токиод ч бүр нэг пакт ингээд шахацсан байдаг шүү дээ. За нэг тэгж амир шахах юм бол нэг 1800 орчим хүн орохоор нэг цуваандаа. Тэгэл 4 минутын дараа дараах нэрэл дахиад 1200-аас 1800 суугаад л гэсэн. Тэгээд цагт нэг 17000 хүн нэг чиглэлөө зөөх хүчин чадалтай. Яг нэг метроны үндэс хүчин чадлыг нэг цаг нэг чиглэлөө зөөх хүнийхэн тоогоор хэмждэг. Нэг ийм концепттай байгаа. Дээд хурд 80 км цаг хурд авна. Тэгэхдээ нөгөө чинь км хооронд л зогсоод байгаа учраас бас маш богино хугацаанд өндөр хурд аваад буцаж өгчтэй тооцож нөгөө метроны онцлогны. Тэгээд ерөөхдөө хотын зүүн захаас баруун захад нэг 37-8 минутанд одоо бүр яг толгойтоос амгаланд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө энэ бол ямар ч төвчрэл одоо цас орлоо, бороо орлоо ч юм уу энэ байгалийн ямар ч нөхцөл үйл хамааран яг л цагийн үеэнд байгаа 1 минутын ч зөрүүг ингээд үйлчлэнэ гэсэн үг. Одоо шил чиний үед Японд ажиллаж байсан бол Японд метро одоо метроны одоо хүмүүс нь Япон иргэдийн одоо хандлага нь метронд юу нэг ямар байдгийг. Манай баяраа сайн хэлэх байх. Эсрэгээр метро ч үнэтэй. Одоо ялангуяа одоо оюутан байх цаг үед бол Японд те метрогоор эсрэгээр явах чинь жоох үнэтэй. Гэхдээ нөгөө цаг хугацаа маш хэмнэж байгаа учраас хүн за яарч байгаа үед цагийн амны гээд ерөөхдөө цагийн амныхын тулд жоох үнэтэй ч гэсэн хамаагүй төлөөд явдаг. Эсрэгээр цаг ихтэй одоо чинь оюутан байх цаг үед бол эсрэгээр дуугаа унаад автобусанд цуугаад алхаад ингээ явдаг те. Одоо манай баяраас тиймд ярих баг. Тийм. Тэгэхээр ерөөсөө нөгөө метро ч юм уу ер нь нийтийн тээвэр нэг тийм бас хэл зүгээд шүү дээ те. Нөгөө нэгэн боломжтой хүмүүс нийтийн тээврээр явдаг улс бол хамгийн сайн хөгжсөн улс болохоос биш. Хүн болгоно нат машинтай болсон хот бол хамгийн тийм хөгжсөн улс гэсэн үг биш. Яг эсэргээрээ байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нийтийн тээврийн эсэргээрээ бид нар нийгмийн бүх сегментийн хүмүүстээ нээлттэй хэрэглэхэд боломжтой, хүртээмжтэй тийм сайхан орчинг л бүрдүүлэхийн төлөө зорж байгаа. За миний хувьд дээр нэмээд хэлэхэд одоо жишээлбэл манай компани бол ерөнхийдөө бас нөгөө нийтийн тээврээр өөрсдөө машинаар ихийг хоригддаг байсан. Тэгээд эсрэгээр бид нар цалин дээр дандаа нэг метроны зардлыг нэмэлтээр цалин дээр өгдөг юм. Тэр нь яагаад өгөхөр нэгдүгээрт цаг хэмнэн хоёрдугаарт ажилдаа ирэх юм уу явж явах юмстай янз бүрийн усал аваар орохоос илүү хамгаална гэдэг юм. Тиймэрхүү шаардлагууд ер нь байдаг. Миний хувьд бол одоо баг хэрвээ метро баригдчих юм бол би ч гэсэн ер нь машин унахгүйгээр метронд л явъя гэж бодоод байгаа. Одоо Монголд бас нэг ийм хандлага байдаг гэдэг хүмүүсээс зүгээр би сонссон. Метро явсан зарим хүн бол машин өөрийнхөө хувийн машин дагаад л явна. Тэгээд метро ашиглалтанд орсон ч төвчрлийг бол бүр огт 50% байхгүй болохгүй гэд нэг ийм зүйл сонсч байсан. Одоо яг ганц метро мэдээж одоо бид нар нэг лайн байх чаа тий. Инглигээд мэдээж одоо бүх хүний амьдралын тээврийн асуудлыг шууд 100% шийдвүүл мэдээж шийдэхгүй. Энэ бид нар яагаад энэ нэг лайныг барих гэдэг юм 50-ны үйлчлэл гэдэг манай хотын нийт тээврийн хэрэгцээний хүн болгон тээврийн хэрэгцээний ойролцоогоор 30-аас 35% одоо даацыг зөвхөн ихтэй нэмжил авч байгаа. Тэгэхээр бид нар энэ хамгийн гол даацыг л нийтийн тээвэр буюу метро газар доогуур ингээд явуулчих гэж байгаа. Тэгэхээр ингэхээр буюу за магадгүй дөрвөлээ бай. Дөрвөлээгийн нэг нь юм уу хоёр нь метро өдөр тутам хэрэгэлдэг болчих. Тэгэх юм бол яг тэр зам дээр төвчрээд байгаа магадгүй хоёр хүн машин унахаа болчиход нөгөө хоёр хүн арай төвчлгүй те арайс илүүхэн явчихна. Олон төрлийн яг судалгаанууд симуляц хийж үзээд л бид нар зөндөө төвжил тэдвэр борно, нэдвэр борно гэж симуляц хийж үзээд яг хамгийн одоо өөдргөр гэвэл те 30 гаруй % төвчлчүүд нөлөөлнө. За нэг дундажлаад арай нэг боломжтойгоор харъя гэвэл 17-20% шууд төвжил нөлөөлнө гэдэг анализууд гарч байгаа. Гэтэ энэ буцаад иргэдэд
дөр хэлцэлэг мэдээж хинч машин оноо гэж болно. Тэг хүний хувийн одоо өмчөө хэрэглэхгүй хинч зааж заахгүй шүү дээ мэдээж. Тэр хүн өөр ингэсэн татвар хураамж юмаа төлөөд улсын бүртгэлтэй байгаа одоо энэ автомашинаа хэрэглэж болно. Гэхдээ иргэдэд гол нь бид нэр сонголт болгож байгаа. Та тэг тухтай хүнд ачаатай магадгүй жоох хөвгтөн машин оноод явж болно. Тэгтээ та үнэхээр яарад зардлаа хэмнээд те ажлаа хурдан амжуулах гэвэл метронд суугаад агаад тэг биднээс л ганц метро хэрэгжүүлээгүй. Метрон дээр түшиглээд бид нар одоо зам дээр явж байгаа трам буюу те одоо энэ трамвайны 2 шугамын төсвөл дүүжин тээврийн 2 шугамын төсвөл хурдны автозам одоо түргэн замын автобус те за тэгээ нийт одоо манай автобус парк маань бол IT-ийн шинжлэгдээд ингээд эхэлсэн одоо иргэд маань үр дүнг нь харж байгаа. Тэгэхээр энэ бүгд маань ингэж цогц болоод тэгэхэд л одоо иргэд за Агаас Б цэг рүү явахдаа би ер нь нийтийн тээврээр явчих. Тэгээ нэг картаараа нэг утасны хапыг барайл те автобусанд тач дараал метронд оч дараал тэгэл ингээл дамжаад Google Maps дээр ч юм уу утасны аппликейшн дээрээс би энд ингээд дамжаад ингээд явчих юм бол 30 минут явах юм байна 25 минут явах юм байна. Машинаар явах бол магадгүй 45 минут явах юм байна. Цаг явах юм байна. Тэгээд бензин зардал очоо зогсоолын төлбөр те. За тэгээ ирээдүйд магадгүй бүсчилсэн бас нөгөө нэмэлт одоо автомашинаар хотын төвөөр оруулах нэмэлт одоо хураамж төлдөг ч юм уу те. Томоо хотуудын зохицуулалт бас манай энэ том төсөл хэрэгжээд дуусахаар бас танилцуулагдах баг. Тэгэхээр хүн ер нь сонголттой болно л гэсэн үг. Тэгээд метрон зөвхөн нэгтав өргөн чөлөөний нийтийн тээврийн асуудлыг шийдэхгүй. Босоо тэнхлэхийн замуудын асуудлыг бас шийдэх зорилготой. Одоо тухайлбал автобусны зогсоол, дугуйн зам, явган хүний зам, parking ride буюу машина зогсоол тавьчаад тэгээд цаашдаа дамжин суух бүх нөхцөлийг бүрдүүлж өгөх бас TOD-ийн төлөвлөгөөний дотор бас хамрагдаад явж байгаа. Одоо шил манай метроны үн хэд ах вэ? За энэ нөгөө нэг одоо тийм мэдээж одоо эмний үнэтэй Монголд инфляцийг ойролцоогоор жилд 6 орчимтай тийм жил болго өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бид хэд бол энэ үнийн судалгааг мэдээж хэзүүгээр хийсэн хамгийн чухал судалгаануудын нэг билетийн үнэд байх. Энийг бол бид 24 оны 11 сараар дасалбар болгож хийсэн. Тэгэхээр энэ хэлж байгаа үн маань бол 24 оны 11 сарын манай юмны үн ямар байгаа, иргэдийн сэтгэл санаа ямар байгаа дээрс тулгуур гарч ирсэн гэдэг би эхлээд тайлбарлах хэрэгтэй. За энэ дээр бол 1200 төгрөг суур үн дээр хол явах тусам багаар төлбөр нэмэгдэнэ. За хамгийн эхнээс ихээс хамгийн эцсийн буюу хамгийн хол явах үед 1900 төгрөг төлнө. Хамгийн бага явбал 1200. Тэгээд бас явсан зайгаараа хамаарад энэ хоёрын хонд үн хил бэлцэхээр юм төлбөр. Толгоотоос амгалан өрөөл 1900. Тий. Энэ үн 1900 төгрөг яг бусад улсын мототайдын амьдарч ирсэн хотуудын метротой харьцуулах юм бол үн нь хэм тусч гин үү үнэтэй байна уу? Улсын метронуудтай харьцуулах юм бол бараг 2 дахин хямдхан гэж хэлэх үү? Японыхтай харьцуулбал нэг 3-аас 4 дахин хямдхан гэж харж байна. Одоо тэгээ манайх ягаад заавал ийм хямд бодлогыг барьсан. Одоо яг ингээл хямд байхаараа л одоо нөгөө нэг метроч ашиглалтанд одоо хэдүүл угаасаа метро ашиглалтанд орно. Метротой болно гэж бас за тэгээ 1200 900-аар яваад эхэллээ. Тэнгүүд нөгөө ингээл одоо нөгөө бусад сервис засвар янз бүрийн ингээл тэр нөгөө цэвэрлэгээ үйлчилгээ тэр юм юм нь яг ингээд бусад одоо Японыхтай ч юм уу те харьцуулахад ингээд цэвэрхэн гоё байж чадах уу? Яг нөгөө ийм байна л та. Мэдээж бид нар энэ үнийг гаргахтаа хоёр талаас нь бодох хэрэгтэй. Нэг талаас бол мэдээж бид үнийг ахиухан болгох тусам л одоо метро гэдэг компани гэдэг өнцгөөс харуул санхүүгийн хувьд илүү ашигтай ажиллаад тэг бүр их орлого олол ашигтай байж болно. Гэхдээ нөгөө талдаа өндөр үнэтэй тавих тусам бас нийт иргэд маань одоо хэрэглэхэд те бас санхүүгийн жоохон хүндрэлтэй тусгуу те бас тэр талыг бодох хэрэгтэй. Тэгээ бид нөгөө ягаад 24-ны 11 сар тасалбар болгосон бэ гэхээр 24-ны 11 сард яг энэ билетийн үнэтэй холбоотой мэргэжлийн одоо судалгааны байгууллагаар бид иргэдийн appetite буюу одоо манай Улаанбаатар хотын оршин суугчид маань метронд хэдэн төгрөг нь төлөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байна уу, эдийн засгийн боломжтой байна уу гэдэг судалгаа хийлгэсэн. Ойролцоогоор 2000 гаруй хүнээс бас төгрөгийн аргаар судалгааг нь аваад тэр үед нэг автобусны үн 500 төгрөг байсан учраас 500 төгрөгн дээр ерөнхийдөө бенчмарк татаад ихэнх хүмүүс за автобус 500 чи би метронд 1000 юм уу 1500 ер нь төлөвлөл зүгээрээ. За яг 2000-ыг бол төлж болчихно. 2000-аас дээш бол би ер нь төлмөргүй байна гэдэг ч юм уу. Тийм илүү яасан. Тэгэхээр бид иргэдийнхээ илүү санал дээр үндэслээд нөгөө талдаа бас энэ байгууллага метро маань ирээдүйд мэдээж за бүр айхтар ашиг болоо те бид нар ашиг төлөө байгууллага биш шүү дээ. Төрийн байгууллага чинь иргэдийнхээ одоо орчин бүрдүүлэх төлөө байгаа. Тэгэхээр тэгтээ нөгөө талдаа алдагдaltaй ажиллаад улсын татаас аваад байдаг гэж болохгүй. Тэгэхээр яг улсын татаас авахгаар те өөрийгөө зардлыг сайн даагаад тэгээ баг зэрэг ашигтай ажиллах хамгийн доод билетийн үн хэт юм бэ гэд. Тэгээ энэ хоёрын огтлцлын цаг дээрээс яг одоо тооцож гарч ирсэн үнэ нь энэ 1200-аас 1900 төгрөгийн хэлбэлцтэй үн гэж гарч ирсэн байна.
Ерөнхийдөө. Одоо бол такси километр 2000, автобус 1000 төгрөг. Гэтэл метро 20 км явхад 1900 төгрөг гэдэг чинь бол нийтийн тээврийн хувьд хамгийн бага үнэтэй л болж байгаа юм тийм. Тий. Яг хоо бид мэдээж 30 онд метро маань ашиглалтанд орно. Тэр үед дахиад автобусны маань үн за жил дунджаар 7% инфляцтай байгаа учраас эдийн засгийн юмны үн ерөнхийдөө маш өөр байна шүү дээ. Тэр бол хүн болгоно л мэдж байгаа. Тэгэхээр мэдээж бидэд ашиглалтанд орох үед дахиж энэ социологийн судалгаагаа хий. Байгууллагынхаа бас урсгал зардлын тооцоогоо шинжилнэ. Тэгээд тэрэн дээрээс бас яг шинжлэгдсэн үн бас гарч ирэх бах. Ерөнхийдөө л одоо нийслэлээс одоогийн удирдлагын барьж байгаа юм бол энэ метрог хит их ашиг олохын төлөө биш. Гэхдээ улсаас татаас авахгүй байдлаар хамгийн иргэдтэй хэлдэг яг энэ дундын үнийг бариад хийдэг одоо бодлого чиглэл барьж байгаа гэсэн үг. Тэгээд та бүхний мэдж чалчаас метрогны яг ашиглалтын хамгийн өндөр одоо буцаад зардал байгаа шүү дээ тийм. Ашиглалтын зардлын хамгийн өндөр юм нь бол мэдээж эрчим хүч байдаг. Хоёрт нь хүний нөөцийн зардал байдаг. Цалин гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр үн маань одоо ягаад Токиогоос Дубайгаас 3-5 дахин хямдхан ирнэ. Дараа метро чинь ийм билетийн хямдхуунтай ашигтай ажиллах гэдэг юм байна гэд хүмүүс гайхсан шүү дээ. Дахиад бас нэг татас авдаг юм болчих юм гээд. Ягаад тэгэхээр бид нар тэнд ажиллаж байгаас манай төсөл дээр ажиллах хүмүүсийн цалин төдий чинь бага. Эрчим хүчний үнэнд бүр тэр байтугай бүр олон дахин хямдхан байгаа шүү дээ. Тийм болохоор зардал нь угаасаа тийм бага байгаа учраас одоо юу гэнэ илүү бага орлогоор ч гэсэн бид нар одоо ашигтай гэх юм уу тэнцвэртэй байх боломжтой санхүүгийн тооцоо баг. Энийг яг бид бол энэ тооцоог хийгээгүй мэдээж чиглүүлээд координац хийгээ явж байгаа ч гэсэн манай мэрэгжлийн зөвлөх Солонгос Японы хамтарсан одоо консорциум маань ажиллаж байгаа. Эдний мэрэгчлүүд манд голчилж харгаад бидэд бол бусад төрийн байгууллагууд иргэд нийтдээ координац хийх ерөөхдөө чиглүүлэх ийм ажлыг хийгээл явж байгаа. Манай нэг өртөө олго маань ойролцоо 8000 м2 гэж төлөвлөж байгаа. 3 давхартай. B1, B2, B3 гэдэг. За яг B3 маань болохоор нөгөө яг метро маань урсаж явна 2 урсгалтай. За голдоо болохоор мэдээж хүмүүс галтыг нь сууж буухаа хүлээгээ зогсох терминал гэдэг чинь одоо платформ байдаг. B2, B3 нь болохоор за нэг тал нь ойролцоо мэдээж техникийн агааржуулалт, тог дасар сууйд нөгөө нөхөн сэргээх одоо генераторууд гэдэг ч юм уу те энэ тоон төхөөрөмж байна. За нэг хүлцэн тал нь болохоор тодорхой хэмжээний хүн урсгах зай. За тэгээд тодорхой энэ тэндээ нэг юм худалдаа үйлчлэг эрхлэх орон зайнууд гарах юм. Тэгээд тэрэн дээр ихэдөө жижиг одоо гар дээрээс худалдаа эрхлэх те иргэд болон жижиг үйлдвэрлэл одоо жидүү гэдэг чинь те жижиг дунд үйлдвэрлэгчтэй боломж олох энэ таатай орчинд бас худалдаа арилж байгаа хийх орчин нь хүртүүлж өгнө. За үүн дээрээс үндэслээд бас зарим төвийн өртөөнүүд дээрээсээ одоо жишээ нь ихтэлгүүрээр яг өртөө төлөвлөгдөж байгаа. За тэрнээс жишээ нь яг нэг фантам гэдэг урагшаа циркл явсан эсвэл ч тэрний жишээ нь ногоон байгаламжийг төр ашиглаад бид нар Б1-ээр ийм босоо шугам дээр ч юм уу тийм дахиад газар доогоор коридорууд буюу одоо нөгөө метро руугаа яг энэ өртөө байхад өртөөнийхөө дээр алхаж ирчээ доошоо буух биш. Аль болох хол зайнаас шинэ 4 замын голд байлаа гэдэг 4 талаас нь ч юм уу тий. Холоос ер нь доош нь ороод тэгээд ингээд алхаж яваад дулаахан таатай орчинд алхаж ороод метроны хөрдөрөө орох. За тэгээд тэр алхах зайн нь мэдээж дунд нь жижиг сажиг худалдаа үйлчлэгийн цэгүүд хийх ч юм уу тий. Ингээд яг гэхдээ манай одоогийн төсөл бол яг үндсэн өртөөнүүдэд байна. Тэрэн дээр нэг өртөөн дээр бидний одоогийн тооцоогоор нэг 10-аас 15 тэм жижиг дунд үйлдвэрлэлүүд орж ирэх худалдаа эрхлэгчд орж ирж худалдаа эрхлэх боломж одоо төлөвлөгдөж байгаа. За тэрэн дээрээс нэмээд метроны өртөөнүүдийн ингээд урагшаа нь хойшоо ч юм уу те хүн их явдаг цэгүүд рүү сунгах энэ нэмэлт төслүүд гэсэн. Эднэрийг болохоор бид нэр ер нь төр хувийн хвшлэлээр хамтраад хувийн хвшлийн компаниудаараа илүү голчиж хийлгээ яг нийслэлээс төсөл хэрэгжүүлэгчээс бол ерхий төлөвлөлтийг гаргаад өгье. Метроны өртөөтэй холбогдох эрхээ өгье. Нөгөө талд хувийн хвшил маань өөртөө тэр сунгагдсан газар доорх хэсгүүдийг одоо өөртөөхөө зардлаа бүтээн байгуул. За тэндээ тодорхой хэмжээний худалдаа үйлчлэгээ эрхлээд ашиг эргүүлж олно. За иргэд нийт маань болохоор сайхан газар доогоор тодорхой хэмжээний бас юм нэг энд нэг 500 м, энд нэг 200 м гэдэг ч юм уу те. Ийм гоё алхах орон зай маань үүсэж. Тэгэхээр одоо шуурхтай, хаврын шуурхтай өдөр ч юм уу те. Өвлийн маш хүйтэн өдрүүдэр ч юм уу хүмүүс доогоороо илүү явах. Энэ маань иргэд метро хэрэглэгчийг маань ихсгэх юм нэг бие биендээ л дэм болсон юм эсвэл болохоор цаашаа нэмж төлөвлөж байгаа гэсэн. Эхний ээлжинд бол амгалангаас толгойт. Тийм ээ тийм. Яг нөгөө үндсэн метроны үйл ажиллагааны өртөөнүүдийг хийн. Тэгтээ тэрийгээ бид тал тийшээ сунгах боломжтой төлөвлөж байгаа гэсэн. Одоо тэгэхээр ингээд доошоо газар V3 давхар доошоо 3 давхар ер нь хэдий хэр ингээд доошоо авах нь гэсэн үг. Газар доошоогоо ер нь одоогийн байдал эхний ээлжинд загвар зураг дээр бол нэг 27-оос 30 м доошоогоо авахаар төлөвлөгдсөн байгаа. Тий. Тэгэл 3 давхар байхаар тий. Тий. Тэгээ яг өртөөний байгууламжийн
хөрснөөс доош хэмжээг нь асууж байгаа юм шиг байна тий. Яг хөрснөөс доош хэдэн метр байх вэ гэдэг. Тэр нь болохоор төв замын дагуу явж байгаа инженерийн шугам сүлжээгээс бас хамаардаг. Тэгээд EPC контрактор буюу нөгөө төслийн гүйцэтгэгч орж ирээд илүү наривчилж судлаад одоо яг ямар хэсэгт нь ямар шугам сүлжээ ямар түвшинд явж байгаа вэ гэдгээс нь шалтгаалаад өртөөний байгууламжийн бүх түвшинг нь тодорхойлдог гэсэн. Одоо бас нэг ийм бас хүмүүс бас их асуудаг тий. Одоо ингээл 100 болгон хорооллын нөгөө нэг алт ухдаг гэх нэг чугам хоолойг шинжилээд байдаг ш. Яг тэрнтэй адилхан одоо нөгөө метрогоор хийх болсон чинь яг тиймэрхүү тохиолдлууд ингээ гарвал яах вэ? Инженер шугамшуулж тий шугамшуулжны ажлууд ингээл таарчдаг. Тий тараас нь зүтгэж гэх юм уу? Тиймэрхүү ажил төр бол ер нь барилгын ажил хийхэд бол ерөөсөө аль ч улсад ерөнхийдөө тиймэрхүү асуудал зөндөө гардаг. Тэрийг бол яг underground utility буюу газар доорх одоо шугамшилжээний илрүүлдэг тийм одоо бол орчин үед зөндөө олон тийм багцууд гарцсан. Тэгээд мэдээж бидний зүгээс бол бид нар болон манай зөвлөхийн талаас бол яг барилгын ажил хийх компанида за энэ стейшн дээр ийм хөндлөн охилтер ийм utility-нүүд байгаа. Та нар энийг ингэж явах ёстой. Тэгэнгүүт нүүлгэн шилжүүлэх бол нүүлгэн шилжүүлээд дүүжлэх боломжтой юмнуудыг дүүжлээд тэгээ аль болох нөгөө нэг гэмтэл учруулахгүйгээр гэмтэл болон одоо янз бүр хэрэглээнд саад учруулахгүйгээр ерөнхийдөө аль болох шилжүүлэн сөнөгсөн төр одоо хоолойнуудыг тавих зам дээр одоо жишээ төр зам тавих юм. Тиймэрхүү байдлаар ажилтдаг байгаа. Яг барилгын үедээ гэсэн үг шүү дээ. Тэгээ бариад дуусчаар бол бид буцаагаад яг одоо анхных нь ямар байдал байснаар нь буцаагаад одоо нөхөн сэргээгээл тэрнийхээ доор нь төслөг нөгөө инженер шугам сүлжээ чинь газрын гадаагаас хамгийн ихтэй л хасах 5 м хүртэл ер нь их гүйхэн байгаа. Манай өртөө чинь бүр 20-30 м хүртэл явна шүү дээ. Тэгэхээр мэдээж яг нөгөө зөвхөн өртөөг ухах хэсэгт бол мэдээж таарна. Тэрийг бол бид нар өнгөрсөн жилийн 9 сараас эхлээд нэг инженерийн 10 гаруй байгууллагад одоо инновашнээс эхлээд ус дулаан хангамж ус уг удирдах гэдэг бүх байгууллагуудаас бүх зургийг аваад нийлүүлээд бим дээр энэ төр хийсэн шүү дээ хэлэхгээ. Ийм бим дээр ингээ 3D зургийг гаргаад яг мэдээж амьдрал дээр тийм зургаасаа зөрөх тохиолдол зөндөө гарна хаасайг л тийм байдаг. Тэг ямар ч байсан бид нар бүх инженер шугамжуулалтын зураг төлөвлөлтийг гаргаад тэгээд барилга барих компанид өглөөж өгнө. За тэгээд баярыг хэлсэн шиг тэр компани маань заримыг нь төр шилжүүлэх юм уу, заримыг төр дүүжилж хагаад доор нь барилгын ажлыг хийж буцаагаад нөхөн сэргээх юм уу энэ төлөвлөлтүүдийг хийгээл. Манай метро бол Улаанбаатарт анхудаа болохоос дэлхийд бол анхудаа болж байна. Тийм болохоор таад хувьд яг ингээд ажил хийхэд ер нь амар санагдаж байгаа. Тэгээ яг энэ өөртөө энэ метроны салбарт ажиллаж гад ирсэн үү залуучуудын хувьд. Тийм. Тэгээд ерөнхийдөө яг нэг манай төрөө менежер маань хэллээ. Монголд бол харьцангуй одоо замаа тавиад сурчлаа. Гүүр мөр ерөнхийдөө барилгын ажлыг бол маш хурдтай технологийн өндөр түвшинд чанартай хийж чаддаг болсон байна. Одоо бол ерөөсөө яг газар доорх барилгын ажлыг л ерөнхийдөө хийх үлдэж байна. Яг таны хэлсэн шиг одоо зөндөө улс оронд ингээ хийцэн бодит жишээнүүд байна. Угаасаа одоо манай Улаанбаатар бол хүн амбарг ингээ 2 сая төрлөө. Тэгээд угаасаа метро бол зайлшгүй шаардлагатай болсон. Тийм учраас бид нар яг нэг мэддэг чаддаг туршлагатай залуучууд нь ирсэн. Дээрээс нь мэддэг чаддаг зөвлөх компани шалгаруулад ингээд зөвлөх мэрэгжлийн баг ажиллаж байгаа учраас ерөнхийдөө гайгүй ажил хийгдэх болов гэж харж байна. За миний хувьд бол ерөнхийдөө ирээд хамгийн их асуудаг асуудал за тог яах юм бэ? Монголд ч одоо тог засардсан шүү дээ. Усны асуудал яах юм бэ? Ингээд тэгээд дээрээс нь Монголч одоо ингээд дөрвөн үйлрэлтэй газар хөлцөө үед яаж ажил хийх юм бэ? Ерөнхийдөө нэг ийм 3 том асуулт бол ерөнхийдөө найз төгтөөс ч юм уу таньдаг хүмүүсээс ерөнхийдөө асуулт бол ирдэг. Эхний за усны хувьд бол би ингээд тайлбарлая. Бид нар бол ингээд газар доошогоо ингээд 27-оос ингээд 30 м хугацаагаар ч гэсэн ингээд диафрагм wall гэж байдаг. 1 м-ийн өргөнтэй бетон тийм хан ингээд дөрвөлжлөөд хугацаага тэрэн дотроо ингээд ажиллаа хийдэг учраас гаднаас ингээд хөрснөөс ингээд ус орж ирэх магадлалыг бол багасгана. Хэрвээ тэр дундаас яах юм бол ингээд мэрэгжлийн одоо байнга хэрэглэгдэг одоо инжекшн гэдэг тийм юмнууд ингээд шахдаг. Тэгээд уснуудыг ингээд юу хэрвээ хөрсний ус явах юм бол тэр чинь ахаад хөрсний усыг яаж татах вэ? Помп ноцоосыг ямар байрлах вэ гэдэг бүгд ингээд зургийн дагуу хийгддэг. Тэгэнгүүтээ бороо цас орсон үед өртөөрөөгөө яаж бороо оруулахгүй вэ гэдэнгүүт ахаад дренэж систем гэж байгаа. Тэдэн дээр чинь ингээд бүх ингээд дренэж систем ингээд хооронд нь UD-ч болон пайпуудаа суулгаад тэгээд бүх орсон ус цас бороонууд нь бүгд ингээд
ерөнхийдөө ингээд урсаад ингээд явдаг өртөөрөөгөө орохгүйгээр. Тийм учраас тэр бол маш төлөвлөгөөтэйгөө зургийн дагуу ингээд хийгдэж байгаа. Хоёрдугаарт бол одоо газар шорооны ажлын хувьд хөлдөлт гэдэг тийм. Газар доороос нэг доошоогоо нэг 5 м-ээс доошоогоо болоод ирэх юм бол хичнээн гадаа ингээд хасах 20-30 градус байсан ч гэсэн газар доор 5 м-ээс доош бол ингээд энгийн барилгын ажил ингээд явагдчихл байна. Жилийн 4 улирлын турш тэгээд 2 шифтэйгээр ингээд төлөвлөж байгаа өдөр болон шөнийн цагаар ерөнхийдөө ажиллана. Ажил бол байнгын үргэлжилнэ. Тэрийг бол бид нар яг хизээнээс газараа ухаж эхлэхгүй хизээд нь яг бэлтгэл ажиллаа хийгээгээ тэр яг ингээд наривчлсан төлөвлөгөөтэй гарч байгаа. Одоо жишээлбэл бид нар өвөл болоод ирэнгүүт л ерөөсөө өвлөөс өмнө яг ухах эхний 5 м-д стейшн болгон дээр яг аль стейшнийг ингээд эхэлж ухах уу аль стейшн дээр трафик менежмент байгуулах гэдэг ерөөсөө яг тийм төлөвлөгөө боловсруулад ингээд ажиллаж байгаа. Эрчим хүчний хувьд бол бид нар бас ингээд TBM нь болохоор яг ямар хэмжээний эрчим хүч шалтгаалгаа гэдэг нь бас TBM-ээс төрлөөсөө шалтгаалаад өөр байдаг. Бидний хувьд бол EPB буюу Air Pressure Balance гэдэг төрлийн одоо түнэл ухагч машиныг ашиглаж байгаа. Тэр нь бол харьцангуй одоо нэг эрчим хүч ашиглалт бол бага. Монголын хөрсөнд илүү тохирсон гэж харж байгаа. Тэгээд бүх одоо 3 станцаа ерөнхийдөө 3 стэйшн ингээд салгаад бид нэр ингээд эхний ээлжийн 3 стэйшн дээрээс ингээд ажиллахаар ухаж эхлэхээр эрчим хүчээ хүртэл төлөвлөөд одоо ингээд ажиллаж байгаа. Ер нь бол эрчим хүчний асуудлаа шийдсэн гэж ойлгож байна шүү дээ. Метронд бол угаасаа нэг их тийм эрчим хүч. Тийм ээ. Одоо манай машин 2030 онд ашиглалтанд орлоо гэхэд тэр үеийн суурилгдсан одоо төвийн шугамын эрчим хүчний маань ерөөсөө 1%. Бараг хүрэхэргүй. Одоо нийт нэг 29 мегаватт суурь чадал одоо ашиглахаар байгаа метро. За тэгэхээр өнөөдөр бол Улаанбаатар төвийн бүс маань 1700 мегаваттын суурь чадалтай байна. За одоо 12 сард бөөрөлжүүдийн 150 мегаватт орох гэж байна. 27-28 онд бөөрөлжүүд маань нийлээд 600 болно. Баянгийн дулааны станц маань дахиад 660 мегаватт одоо энд баригдаж байна. ТЭЦ 5 маань одоо ингээд дөнгөж саяхан бас энэ 7 хоногт нийслэл иргэдийн улаас зөвшөөрлөө аваад ингээд баригдахаар болж байна. 30 сарын дотор байж дуусна гэж ойлгосон. Тэгэхээр энэ маань дахиад 300 мегаваттын цахилгаан станц метро төслөөс маань төрүүлээд дуусчихсан. Тэгэхээр энэ эрчим хүчний томоохон явж байгаа төслүүд маань метроноос төрүүлээд дуусна. Манай энэ хэрэглээд тэр үед 1% ч хүрэхгүй бага болох учраас улсын томоохон хэмжээний юмд бол одоо ямар ч нөлөө үзүүлэх хэрэггүй. Яг нь тасарлаа гэхэд яах вэ гэхээр бид хотынхоо 2 цахаас 2 их усөр зэрэг авч байгаа. Тэгэхээр аль нэг нь одоо тийм нэг эвдэрлээ гэхэд нөгөө талаасаа бид тохоо амаагүй аавна. За бүр тийм хэдэн жилд нэг болох одоо тийм хамшиг гэх юм уу болоод хоёр тал маань хоёулаа зэрэг тасарлаа гэж бодоход стейшн болгон дээр маань бас тодорхой хэмжээний генераторууд, батарейнууд байгаа. Тэр нь бол мэдээж метрогоо өөрийг нь явуулахгүй. Гэхдээ ийм осол одоо тийм тог тасарсан гэсэн үед агаарч бололт гэрэл энэ юмнуудаа ажилуулад тэгээд нөгөө метрон сууж явж исэн хүмүүс маань хамгийн ойрхон өртөөрөөгөө буугаад ямар ч сан аюулгүй гэдэг газар гадтай гараад ирэх хэмжээний тэр эрчим хүчний нөөцлөөр энэ маань ингээ бүр 3 давхар хамгаалттай гэсэн үг тийм. Тэгэхээр тэгж эрчим хүчний төлөв угаасаа одоо бүхэл газруудад адилхан хийж байгаа. Манай улс бас ганцаар эрчим хүч засаг дадагач бас ус биш. Тог тасардаг ч гэсэн одоо ганцаархнаа тийм биш. Хөгжиж байгаа улсууд ерөнхийдөө л ийм асуудалтай байдаг болохоор ингэж шийдлүүд байдаг. Ер нь их орондоо ирээд ажиллахын гоё нь юу вэ? Таад ер нь хэр удаан гадаадад ажиллаж байгаад их орондоо ирсэн бэ? Тэг яг их орондоо ингээ ирээд ажилласан сэтгэл ямар? Миний хувьд 2015 онд яваад 25 онд ирсэн 10 жилийн дараа ирсэн. Их орондоо ирээд ажиллах бол мэдээж маш гоё. Тэгээд хамгийн нэгдүгээрт бол яг ингээд гэр бүлтэйгээ найз нөхдөдтэйгээ ингээд өссөн үедээ уулзч чадна. Хоёрдугаарт одоо яг өөрөөр одоо ингээд гадаадд ажиллаад ирээд бахархаж байгаа зүйл мань бол яг ингээд сураад мэрэгжлийн эзэмшээд туршлага хөрөмлүүлээд тэрийгээ ингээд Монголдо яг хэрэгжиж байгаа том төсөл дээр хэрэгжүүлж байгаа. Тэгээд тэр мэдсэн мэдлэгээ залуучуудаа хуваалцаад эсэргээрээ нөгөө залуучуудаас адилхан ингээд гадаад ирж байгаа өөр улсад байж байгаа ирсэн залуучуудаас ингээд суралцаад явж байгаад маш гоё байгаа. Тийм. Миний хувьд шууд 10 жил төгсөөд ер нь өөр улс руу явсан. Тэгээд дахиад ингээд Монголдо ирэх юм уу гэж бодож байгаа. Дахиад өөр улс руу яваад ингээд ажиллаад бараг 10 жил Монголд ирээгүй. Тэгээд анх ер нь ажилд орж ирээд жоохон хэлний бэрхшээл бол байсан. Монголоор яг ингээд Орос акценттэй амир их яриад. Тэгэл
хамт ажилладаг залуучууд тэгээд одоо ингээд албан бичих тий баримт бичгээр ажиллах ажлууд хийж байгаа л тэр нэлээд сайжирсан. Тэгээд төсөлтөө болохоор ер нь маш олон мундаг хүмүүс болоод ажиллаж байгаа. Манай төсөл 14 хүнтэй. Тэгээд бүгднгээс нь маш олон юм суралцж байгаа. Тэгээд зөвлөх багуудаас бас олон зүйлс бас заалгаж байгаа. Тэгээд залуу хүний хувьд аль болох одоо нөгөө спонж гэдэг шүү дээ. Спонж шиг л бүх юмыг олж мэдэж сорж болох бүх юмыг бол сураад явж байна. Тэгээд ер нь гадаадд байхдаа холоос хараад шүүмжилдэг байсан л доо. Окей, Facebook-ийн нээлээ одоо Монголд ийм болохгүй, тэр болохгүй ингээл. За одоо монголч яагаад байгаа юм бол таа гэж бодоод. Тэгээд яг ингээд дотор нь орж ирээл ингээд ажиллаж хахад нэрнгэсэл зүтгээд хичээгээд явж байгаа хүмүүс байдсан байна гэдгийг хараад тэр нь бол амар их хурам өгч байгаа. Тэгэхээр энэ том одоо тий төслийн бас анхны авторууд болж байгаа гэдэг бол маш гоё боломж. Гэхдээ бас бид нар энийг заавал амжилттай хийх ёстой. Тэгэхгүй бол одоо бас хайран бас одоо карьер гэдэг ч юм уу тий бас ийм байгаа. Зөндөө олон залуучууд бас гадаад залуучууд дахиад хүлээж байгаа. Төсөл маань дахиад дараагийн үе шатнд ирэхээр за жишээ нь сая би сайхан Токиод очиод бас 40 гаруй монгол залуучуудтай уулзлээсэн яасан гэхээр тэр залуучууд дундаа нэг компани байгуулад Токиогийн метроны зарим шугамыг шөнө очиод сурвалжлыг хийдэг байхгүй яг нөгөө төмөр зам рельсийг сольдог цэвэрлэгээ үйлчлэгээ хийдэг бүр мэрэгшсэн. Тэгэхээр тэр залуучууд манд одоо чи метронд баригдаад тэр зам төмөр тавих үе шатанд ирэхээр бүгдээр ирж ажиллая гэдэг ингээд хүлээгээ байж байгаа. Тэгэхээр Австрали жишээнээс метроны бодлууд дээр одоо тийм металлын хэсэг дээр нэг ажилладаг залуучууд ч юм ингээ байна. Бүр вагоныг нь үйлдвэрлэл дээр зорддог бас ингээ залуучууд байна. Энэ хүн болгол бүгд одоо бид нар рүү холбогдоод заорж ажиллая шүү. Одоохондоо концепт төлөвлөлт хийж байгаа юм байна. Бариад эхлэхэд бид нар орно шүү гэдэг ингээд харж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн өмнөөс ч бидний төслийг заавал амжилттай хийж өшөө олон төслийн бас үр ашигаар олон монгол залуучууд маань Монголдоо ирээд гадаад ажилтг шигээ сурсан мэдсэний ашиглаад ингээд одоо эх орондоо эргэж ирэх бас том боломж гэж харж байгаа. Урилга хүлээж авч ярилцсан таагуурт баярлалаа. Баярлалаа. Нийслэл подкаст энэ удаагийн зочноор Улаанбаатар метро төслийн менежер Мөнх Далай, Улаанбаатар метро төслийн инженер Нямбаяр, Улаанбаатар метро төслийн архитектур Элик нар оролцлоо. Таагууртаа баярлалаа. За баярлалаа.